Агаа тамууз гэсэн байна. Би ч тамуузаар тийм ч сайн биштэй. Яахав оролдоод үзье. Psych! That's the wrong number! Ямар ч тач mid lane Rom 2-оо унтраагаад XP lane Jungle 2-оо асаагаад хайгаад үзье да. Jungle боссныхаа дараа саналаа би Jungle тамуузаар тоглож мэдэхгүй шүү дээ. Би яагаад Jungle асаачваа. Одоо тэгээд тамуузаараа тоглосон доо. За ямар ч тач эхлээд цэнхэр бафа аваад дараа нь улаан бафа аван дараа нь улаан бафын Deadly Farm аваад Dotly Farm авангууд 4 левелтэй болно. Тэгээд шууд хажуулагаа лэндээ тусна. Чадварлал нь чадахгүй ч гэсэн ямар ч тач багийнхаа хүнд давуу тал болгоно. Тамууз скиллийг тайлбарлах юм бол нэгдүгээр скилл нь хурдан гүйлгэн. Гэхдээ нэгдүгээр скиллээ урагшаага шийднэ. Хойшоогоо биш. Яагаад хойшоо бишэйг нь одоо харуулъя. Скиллээ хойшоо шидчихэд гүөх гэхээр энэ шидсэн юм чинь дор нь хүрээд ирдэг болохоор хойшоогоо биш урагшаага шийднэ. Тулаан дорхтой нэгдүгээр скиллээ шидчихэд буцаж татаад хоёроор өсөж болохгүй. Яагаад вэ гэхээр за үгүй скилл уншаатыг нэгээ шидчихэд хоёроор өсөж орох юм бол нэгдүгээр скилж буцаж ирэхдээ шууд уншчихсан байдаг. Тэгээд нэгдүгээр скиллээ ахиж хийж болно гэсэн үг. Тийм болохоор нэгдүгээр скиллээ шидлээ, хоёроор өсөрлөө, ахиж нэгээ хийлээд цаад нэгээ татна. Тэгээ сая харсанчлаа нэгдүгээр скиллээ хийгээд буцаж татахтаа айлгаа баатрыг бас өөрлөгөө татна. Тийм болохоор нэгдүгээр скиллээ хийгээд зодтолж байгаа дайчин зогтох гунгууд нэгээрээ татаж болно гэсэн үг. Хоёроор айл үнийг онох юм бол дэмэж үзүүлээд зуурахч гэсэн ингээд жоо ойрхон үсрээд тэг ахиж нэмж өсөж болдог байгаа. Энэ яаж байгаа вэ гэхээр нэгдүгээр скиллээ шидээд буцаагаад татангууд юм хүрээ гарч ирээд энэ хүрийн дотор үсэрдэг байгаа. Тэг ер нь бол айлын баатар хөөж байгаа үед заавал хоёроор онох гэсний хэрэггүй нэгдүгээр скиллээ шидээд тэг хурдан гүйж очиод ойрхон үсэж буугаад тэгээд араас нь нэмж үсрээд гэ бариад авна гэсэн үг. Ultimate skill нэг ингийн ултай дарангууд эргэн тойрныгоо хүмүүсийг шатаана. Тэгээд өөрт чинь 1200 цус нэмэгдэнэ. Тэгээд цус чинь багассан үед ултай дарах юм бол 1200-аар цус чинь нөхөгдөнө. Тэгээд 100% attack speed өгнө. За жинхэнэ дайнд орж үзье. Нэгдүгээр скиллээ хийлээ, хоёроор өсөрлөө, цохлоо нэгээ хийлээ, буцаж татаад цохино. Нэгдүгээр скилл буцаж ирэнгууд өсөрдөг шүү дээ. Тэрийгээ заавал хийх хэрэгтэй шүү. За нэгээ хийлээ, хоёроор өсөж орлоо, цохлоо нэгээ хийлээ, нэгээ татлаа цохлоо гэж тоглоно. Сая анзаарсан бах нэгдүгээр скилл чинь өөрлөв чинь ирж байх хооронд хоёроор өсөрчих юм бол нэгдүгээр скилл чинь уншдаггүй байгаа. Авдаг айтемнууд энэ байна. Гэхдээ эхний 4 айтем бол заавал авагдана. Харин сүүлийн 2 айтем бол тухайн тоглолт болгонд өөр дайсаага баатруудад тааруулж авна. Тамууз гэх баатар хаалх шиг дайнд руу өсөрж орж байлддаг баатар. Гэхдээ сохроор өсөрж орохгүй. Одоо харуулъя. Өсөрж ороод ингээ байлдж байгаа шүү дээ. Тэгээд одоо урд нь цаахан танкер зогсож байгаад 2 дугаар скил уншигуул шууд ханаа бэр үсрэн. Тэгээд энэ hero lock амир чухал. Ягаад гэвэл буруу баатраа зодчих гээд байдаг. Одоо энэ манай хүн тэнцээ байлдж байгаа бол би найлаа 2 танк баатруудад өсөрж ороод байлдж байгаа шүү дээ. Одоо ингээд одоо айлын ханаа бэрэнгууд шууд ханаа бийг лок хийгээд ханаа бэр өсөрж ороод ханаа бэрүүл дайрчин. Ер нь айлын мэж максимум 2-ыг хамгийн ихэнд авах хэрэгтэй. Тэгээд хэцүү байдлаараа ягаад ч зүхтааргүй болчих штеп. Тэгэх юм бол тэгэл айлын эмзэг баатруулд дайраад өгөх нь дээ. Хоёроор айлхаа толгой дээр биш ойрхон үсрээд нэгээр өсөрж очдог комбо үзүүлээ одоо. Нэгээ хийлээ. Хоёроор ойрхон үсрлээ. Манай багийн Esmeralda Hanabi-гийн контр бийж контрлж чадахгүй, алж чадахгүй яваад байлаа. Дээрээс нь Esmeralda бит хоёрыг үсрээд оронгууд Valir галаар түлхчээд байгаа болохоор тэгээд ягаад ч ялж чадсангүй. Тэгээд яг анхудаага жан гэхэд дайжгүй шүү. Яа хашгүй XP lane Vengeance Battle Spell. Vengeance Battle Spell гаднаас ирэх дэмжний 35%-ийг нь 3 секунд хаана. Тэгээд айл руу ирж байгаа дэмжний 25%-ыг нь буцаана. Гэхдээ энэ 25 нь дэмжийн хасгын өмнөх 25%. Жишээ нь айл над руу 100-аар дэмж ирлээ гэхэд би зөрүүлээд 25 дэмжийг нь буцаана.
Гэтэ надад орохдоо 35%-аар баг буюу 65-аар дэмэж орно гэсэн үг. Юм броди вэ? Би гол дээр нэрээр авчааг үзтээ. XP л байна да. What? Тэгэд доогуур хин явж байгаа юм. Амттай ч бродик дээрлэхий. Нааш чи. Энэ амархан тийм болох юм шүү гэсэн чинь яалч холын баатар би илүү дээрлүүлэх юм шиг байна. Ой хаач үнгүй өгөхгүй шүү. Нааш чи. Үе харанхуулаа тавчруу өсөрчлээ. Одоо бродид цусны хилүүдийн хэсэг би зовхон дээ. Манай хүн ирээ тусалчихгүй байх та. Монки өгөндөөр ирсэн мэл амар байх байлаа. Өө манай хүн өөрөө тэнд баригдчихлоо. Яанда. Уг бродид руу тулчих юм бол яаж утсан гэл тамууз илүү бэдвүд өө нааш. Ингээд намайг жигэд холцчих юм байна те. Бродиг алахгүй юм байна да. Намайг өсрөөд орчих юм бол зөрүүлээд намайг жигэд хойшоо өсөрчгээд байх юм байна. Одоо ингээд цус багтаа үедээ ингээд нэгдүгээр скиллээрээ цэрэг авч болдог шүү за. Тэгээ нэгэ бутааж татсаа цэрэг татчих болохоор ингээд тавар дээр цэрэг авч болно. Сая татагдаад таварлаа орчихгүй нь бродын нэрээ. Яах вэ? Хийц хүрцэн одоо ингээд. Манай ирж исэн байна цэрэг хараад анзаарсангүй. Юм яриад цэргээл харж агаад жижиг мапа харсангүй. Манай хүн ирж байгаа харсангүй. Броди гол байгаа юм. Би одоо гол руу бүхэн цааш имчээд сэргээ тастаа гэж байдөө. Жогон таавархан цэцэг гүйлээ. Өнөр өмнө тайлбарлахтаа марцсан. Одоо энэ пассивын дүүрч хэрэгэ товтон ингээд нүг юу гэх юм бэ? Газараас ингээд галддаг байгаа шүү за. Сайхан ч мөнгө олж байна да. Та нарыг уудагаа яг би фармдж байгаа сүдэ гүйлгээд явчих. Тэр ингээд броди руу өсөрхөө зөрүүлээд намайг өшөглөөд хойш өсөрчээд байгаа болохоор ганцаараа бол бродиг алахгүй юм байна дөө. Дайн дотор л юм гэхээс. Хөө заасан кэр ирсэн намайг зайлал ич. Яг бродыг цуг алах гэж үзье гэсэн гарч ирэхгүй юм шиг байна дөө. Тэгээ манай таврын араар нь орж би одоо нэг дайх үздэг юм уу? Манай хөтлөхөө үзье. Ямтаж манай он аллаа. Ямтаж манай он лэнээс хөлөө гэж байх шиг байна. Би доош л очихоос төрхөөрөө. Тэгээд монки ойртонгууд локлох боломжтой болж байгаад монкиг локлж байгаа зодох юм бол хулбарыг нь бишээ оргиг нь зоддог шүү за. Тэгээд дээрээс нь монки ультаа дарангууд нь би ультаа дараад тэгээд хулбаруудаас нь би ультаараа цусаа нөхдөг байгаа. Иргэн тойрны бүгдийг шатаадаг болохоор тэгээд ер нь бол монкигоос бол ягаад ч айхгүй л дээ. Анхнаасаа монкигийн өөдөөс явцсан бол хамаагүй гоё явахгүй юу? Одоо ингэж харж байгаа шүү дээ чөлөөтэй хавчаа авна шүү. Монкийн одоо бүр ойртогч хүн. Ойртож ин золигч нь. Ойрхон тулаан болж ийн очиж байлдээ өсө бүх юм бэлэн байна. Тэгээ бэнд үсрээд шууд өлтэй гэж зодтолчээ. Тэгээд олон баатар байгаа болохоор би бэндээсээ дарж агаад шууд бол юугаа ихгүй. Тэгээ бас олон баатар хүрээд ирэнгууд шууд бэндэр лок хийж байгааг анзаарсан байх. Дээр дайм болж байна очив. Гэтэ монки бас дээшээ очих байх. Өс рүү орохоос өмнө харагдцсан. Үгүй ирүүл ирээж уул яваачтай лай болоод дайн дуусчлоо. Чамаас олж байгаа. Шууд араас руу байлцчихъя. Наашир банд нь ханхуулцөө. Алчи. Найс. Гүн тэгрэл ганцаар энэ юу хийж байгаа. Гаргаа андуурсан байж тээ миний хүү. Чи ганцаар юм хийхгүй штэ.
Эмзэг баатрууд ер нь дайнд хамгийн их дэмэж хийдэг болохоор эхлээд эмзэг баатруудаа авчих юм бол амар байдаг. Одоо 2 уншихаар бродер өсрөн. Nice одоо бродер логлоо шууд аална. Би эмзэг баатруудууд дайсан чи энэ хоёр эмзэг баатруудууд дайраад скиллгүй болцсон байгаа. Тэгээд скиллгүй энэ хоёроос хин айх вэ? Яаж ч утсан 5-аас илүүрхэн. Тоглолтын үлдсэн хэсэг нэг сонирхолтой байгаагүй энэ Саан Наталья хоёр ээлжиж сул дэнэр пүшлээ болдгоо. Тэгэл нэг Саан луг үгээл, нэг Наталья луг үгээл, нэг Дайн луг үгээл ингээл 2 3 тишээгээд гүүсээр байтал тэгээд үнэхээр төвөгтэй өсөө энэ хоёр. Бүр лорд авч ээжил арай гэж юм лордтой хамт пүшилж яллаа эндийг.